За сайн байцгаана уу хүмүүстээ. Тэгэхээр өнөөдөр шинэ бүлэг сэдв arithmetic progress гэсэн хичээлийг үзэж байна. Тэгэхээр намар бид нэр 9-р царт ТV хичээлийг батгаж авах үед багшны талаар бол ярьж байсан. Тэгвэл энэ хичээлээ хүн зэрүүлж үзэж гинэ гэж та бүхэн ойлгож болно. За arithmetic progress. За энд А байна, энд энэ байна. За энэ А-ны ашиглаад arithmetic progress-ийг товчоор А тэгээ хаалтан дотор ингэж бичдэг. Хэлбэл дараалал юм. Тэгэхээр энэ дараалал бол энэ дарааллынхаа гишүүдээс хамаарсан ийм хөнгөц гишүүн гэж ойлгож байна. Arithmetic progress-ийг товчоор бас 6 дээр нэг зэгтэй, дараа нэг зэгтэй ийм байдлаар тэмдэглэдэг geometry хэсгээ дараа нь үзсэн. Тэр нь болохоор хоёр зэгтэй тэмдэглэдэг юм аа. За ингээд бидэнтэй ийм А1, А2, А3 гэх мэтлэн А1-1, А1, за А1-ийн дараагийн гишүүн А1 дээр нэг цаашаа өргөлж болно. Ийм дараалал өгсөн байвал энэ дарааллыг товчоор функц байдлаар гэж бичиж болно. А1 тэмцэн E-бот N гэж дугаар хаалтын E от гэж уншдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Ямар нэгэн дараалал өгчээ тоондрал. Тэр дарааллыг F гэсэн хуургалтаар функцээр хуурхаа дарааллын гишүүд нь гарч ирдэг гэсэн санаа. За жишээ аваад үзье. Тухайлбал энэ A-ны оронд ийм байжийг энэ F гэсэн дөрвөн тухайн дарааллын гишүүдийг 3 орж идэг ийм гэсэн ийм дөрвөн байдлыг тэгэх юм бол энэ дараалал бол томьёогоор өгч байгаа юм. За энэ томьёогоор дарааллын гишүүдийг гаргаад авчих болно. Эний оронд нэгийг авах юм бол 3 4 орчин 1 4 шин. За эний оронд 2-ыг авах юм бол 7 орчин. Эний оронд 3-ыг авах юм бол 6 1 нэмээд 3 3 9 1 нэмээд 10 гарна. Тэгэхэд энэ дарааллын гишүүдийг томьёо нөгөөцсөн тохиолдол хуургалтын дөрвөн нөгөөцсөн тохиолдол олоод ээж болно. Тэгэхээр энэ дарааллын гишүүдлээ ингээд ерөнхийдөө ингээд харах юм бол тодорхой зүй тогтол харагдаж байгаа. Тухайлбал энэ 2 дугаар гишүүн, 3 дугаар гишүүн хоорондоо ижил тоогоор зөрүүтэй байгаа. Тухайлбал энэ дээр 3-ын нэмгээр 7 гарсан байна. Энэ дээр бас 3-ын нэмгээр 10 гарсан байна. Тэгэхээр энэ дараалал бол тодорхой зүй тогтолтой байна гэж. Ямар зүй тогтолтой вэ гэхээр дараагийн гишүүнийг харахын тулд тодорхой тоо нэмгээр гарч ирж байгаа учраас энэ нэг зүй тогтол байна гэж. За ийм дарааллыг arithmetic progress гэж хэлдэг. Тухайлбал дараагийн гишүүнийг гаргаж авахдаа тодорхой тоо нэмдэг юм уу хасах маягаар гаргаж авдаг дарааллыг ямар дараалал гэх юм бэ? Arithmetic progress гэж онцож ялгаж авч судалдаг байна. За энэ arithmetic progress-ийн бүгдрийг ерөнхий гишүүнийхэн томьёог айлгэрийн хэлбэр дээр гаргаж авъя. За үүнийд бол тухайлбал n1 байхад энэ дарааллын гишүүн томьёо нь мэддэхгүй байж болно. Ямар нэгэн хувиргалт байдаг саний. Гэхдээ л тэр дарааллын гишүүдийн дугаар эхний гишүүн нь бол A1, за 2 дахь гишүүнийг гаргаж авахдаа сая хэлсэнчлэн 2 дахь гишүүний өмнөх гишүүн дээр нь ямар нэгэн тоо тухайлбал D гэсэн тоог нэгээр 2 дахь гишүүнд гардаг. За тэгвэл энэ маягаараа 3 дахь гишүүн нь бол 3 дахь гишүүний өмнөх гишүүн бол A2 учраас A2 дээр нэг тоог нэмээр гарч ирнэ гэсэн. Ийм дарааллыг ерөнхийд нь arithmetic progress гэж сайн нэрлэлээ. За ингээд 3 дахь гишүүний чааш нь өмнөх гишүүнээр нь энэнгээр нь илэрхийлээд тодруулж болно. Тухайлбал энэ A2-ийн оронд энэ A2-ыг авчиж тавьчих болно. Энэ дээр авчиж орлуулчин. Тэгвэл A1 дээр нэмэх нь D дээр нэмэх нь D болоод буюу эцэг гишүүдийн нэмэгдчих юм бол A1 дээр нэмэх нь 2D болчихно. 2D болчихно. За цааш нь өшөө жоохон хэлбэрчлээд энэ хоёрын тоог энэ дугаартай холбочвол энэ өгсөн энэ дугаартай холбоо аваад үзэх юм бол 2 гэдэг бол 3-аас 1 юм гээд ингээд бичиж болно. За эндээс нэг зүй тогтол харж байгаад томьёог нь гаргах боломжтой. A1 байхад 1 юм байна. A2 байхад энэ n-ээс хамаарна гэсэн шүү дээ. Дугаараас дарааллынхаа гишүүдээс хэрхэн хамаарч байгаа зүй тогтлыг гаргаж өгч байгаа. Тэгэхээр энд энэ 2 байхад энэ A1 дээр нэмэх нь D, энэ нэгийн тав 2-аас 1 гэж бичиж болох юм байна.
Тэгвэл энэ 3 үед энэ А3 дугаар гишүүнийг гаргаж авахдаа төсөөтэй гишүүдийг нэмэхэд эхний гишүүнээр нэг хэлээ гаргаад авсан томьёо бол А1 дээр нэмэх нь за уг нь бол 2 дээр 2-ыг 3-аас 1 хүчхэн дэгийг өчсөж байна. За эндээс харж агаад энэний одоо зүйтгэлийг харж агаад энэ гарсан үр дүн энэ хоёрыг харж байгаа. Ерөнхий тохиолдолд n үед энэ дарааллын томьёо ямар байхыг зүйтгэлийг харж агаад бичье. Тэгвэл AN гэдэг ерөнхий тохиолдолд n нь бол бүгд бол нэгдүгээр гишүүнээс хамаарч байгаа энд. Энд ч нэгдүгээр гишүүнээс хамаарсан байна. За ямар ч байсан автоматар нэгдүгээр гишүүнээс хамаарах юм байна. A1-ыг нэмчихье. Тэгээд нэмэлт тэмдэгтээр жишээ дараагийн дугаарт нь энд 3-ын тоо байхад энд 3-ын тоо, энд 2-ын тоо байхад энд 2-оос 1 гэж бичиж болох учраас 2-ын тоо байсан гэж санах юм бол нэмэх нь энэ хоёрын байршил өрсөлдөхний байршилээс үжийн шанал өрсөлдөхгүйгээ дэгээ гэж биччихад энэ n-ийг бичихтэй энд 3 байхад 3 байсан юм чинь энд n байхад n байна гэдэг. Тэгээ хасах нь 1 байх юм байна гэдэг. Арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог зохиож болохоор байна. Энэ томьёог ерөнхийд нь намар багш нь бол ярьж ирсэн, иймэрхүү маягаар гаргаж ирсэн. Одоо энэ томьёогоо цааш нь одоо хөгжүүлээд 4-5 томьёо нэмж үзэх чинь гэж та бүхэн хэлж болно. Тэгэхээр энэ томьёог бид гаргаж авахдаа зүй төгсөл ашиглаад гаргаж ирлээ шүү дээ. Тодорхойлолт нь ямар тодорхойлолт байгаа юм бэ гэхээр арифметик прогресс гэж өмнөх дараагийн гишүүнийг гаргаж авахдаа өмнөх гишүүн дээр нь ямар нэгэн тоо нэмэхээр гарч ирдэг ийм дарааллыг арифметик прогресс гэдэг нэрлээд тусад нь одоо авч үзэж байна шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ томьёог бол ерөнхий гишүүний томьёог гэж зохиочлоо. За харин бидний энд намар ярьж байхдаа референт томьёо гэсэн ойлголт бас ярьсан. Тэгэхээр ерөнхий гишүүний томьёо гэдэг бол хоёр юмнаас хамаарч байгаа. Хамгийн гол нь дарааллаас хамаарахтаа хоёр тооноос хамаардаг байгаа. Нэгдүгээр гишүүн болон тэр нэмэгдээд идэг ижил тоогоор нэмэгдээд идэг тэр тогтмол тоо буюу тэрийг ялгуур гэж нэрлэдэг тэр тооноос хамаардаг ийм одоо томьёо байгаа бол харин дарааллын дурын хоёр гишүүний хоорондын холбоо тогтоосон томьёог бид референт томьёо гэж намар багш нэрсэн. Тухайлбал энэ одоо арифметик прогрессийн дурын хоёр гишүүн бол хоорондоо ямар одоо хамааралтай байна вэ гэхээр тодорхойлт ёсоор дараагийн гишүүн энэ багш энэ гурван гишүүнийг зориуд энд оруулж ирсэн анзаараарай. AN гэсэн одоо гишүүн байна гэхэд тэрний өмнө бол AN-ээс хасах нэгдүгээр гишүүн, тэрний дараа бол AN дээр нэмэх нь нэгдүгээр гишүүн гэдэг ийм одоо ирэмттэй байрлал шүү дээ. Яг энэ дараалалаараа аваад үзэх юм бол. Тэгэхээр ерөнхий тохиолдолд одоо энэ референт томьёог бичиж ихээр тухайлбал AN тэрний өмнө AN-ээс хасах нэг хоёрын хоорондын холбоо бол энэ дараагийн гишүүн үүдвэл өмнөх гишүүн дээр нэгийг дээг нэмэхээр нэмэгдээд байгаа тоог нэмэхээр гарч ирнэ гэсэн тодорхойлтын дагуу ингээд бичих юм бол энэ гарч ирсэн энэ томьёог бол референт томьёог гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хоёр гишүүний холбоог илэрхийлсэн томьёог референт томьёог гэж хэлдэг. За тэгвэл одоо энийг цааш нь өргөжүүлэх чинь одоо шинээр энэ арифметик прогрессийн тухай дараагийн нэг шин чанар бол ийм ижил тоогоор нэмэгдээд эсвэл хасагдаад байдаг ийм дарааллын хувьд бол дараалсан одоо 3 гишүүнийг аваад үзвэл тухайлбал энэ бол айлбарын хэлбэр дээр дарааллын гишүүд шүү дээ. Ингээд дараалсан 3 гишүүнийг аваад үзэх юм бол энэ голын гишүүн гэдэг нь энийг гаргаж авахдаа энэ хоёрыг хооронд нэмээд 2 тоохоор гарч иж идэг. Энэ 3-ыг аваад үзэх юм бол A2-ыг олохдоо A1 дээр A3-ыг нэмээ 2 тоох. Ийм зүй тогтолтой одоо байдаг. Тухайлбал бид энэ одоо дарааллынхаа энэ одоо тоон жишээнүүд дээр авч үзэж болно. Тухайлбал 3 энэ дээр нэг гэсэн томьёогоор өгсөн дараалал дээр аваад үзэх юм бол 7 гаргаж авахдаа 4 дээр 10-ыг нэмээ 2 тоо очих гэсэн 14 тоо болох. Энэ чанар бол биелдэг. За хоёр гишүүний хоорондын холбоог тогтоосон томьёог референт томьёо гэдэг бол дараалсан 3 гишүүний хувьд бол арифметик прогресстэй ерөнхий тохиолдолд энэ чанар биелдэг. Ерөнхий тохиолдлын дараалсан 3 гишүүн энд байна. Тэгэх юм бол захын 2 гишүүнийг хооронд нэмээд 2 тоохоор энэ голын гишүүнд гарна гэж. За энэ одоо маш чухал одоо томьёо арифметик прогресстэй биелдэг. Онцгой одоо өөрийг нь тодорхойлсон шин чанарын хийсэн гол томьёо гэж одоо ингэж нэрлэж болно. За баталгахад бол их хамаархан. Батлахын тулд одоо яаж батлах вэ гэхээр энэ ерөнхий гишүүний томьёог бид тодорхойлтоос нгаар зүй тогтол ашиглаж гаргаад авсан. Энэ томьёогоо 3 тохиолдолд нь бичих ёстой. Энэ дээр бичих хэрэгтэй.
За одоо тухайлбал багш нь энд одоо баталгаа хийсэн байна. AN гэдэг бол энэ одоо тодорхойлж ёсоор бидний гаргаж ирсэн ерөнхий гишүүний томьёо ёсоор ийм байна. За тэгвэл AN-ээс хасах нэг тохиолдолд нэгдүгээр томьёо бол ерөнхий гишүүний томьёог одоо бичих юм гэсэн. За энэ N-ийн оронд N-ээс хасах нэг байгаа гэж саний. N-ээс хасах нэг байгаа бол ямар ч байсан дараагийн гишүүн нь бол A1-ээс шууд хамаардаг бичлээ. Ингээд нэмэлт тэмдэгтэй байх ёстой. D-гээ бичлээ. За дараа нь бол яах ёстой юм гэхээр энд N байсан бол N-ээс нэгийг хасдаг. За манайх N-ээс хасах нь 1 байгаа учраас тэрнээс нэгийг хасаа бичгээд N-ээс хасах нь 2 болно. Тэгвэл энэ дарааллын маань бид нар AN-ийн өмнөх гишүүнийг ерөнхий гишүүний томьёо гээд бичлээ гэсэн үг. Нэгийг ашиглаад. За мөн ийм маягаар AN дээр нэмэх нэг үе AN-ийн дараагийн гишүүн дээр энэ нэгдүгээр томьёогоо дахиад хэрэглэж болно. Ерөнхий гишүүнийхээ томьёог бичих юм бол одоо эхний гишүүнийг бичих ёстой. A1 нэмэх нь D байх ёстой. Хамгийн гол нь энд N байсан бол N-ээс 1 гэж бичих ёстой. Манайх энд N дээр нэмэх нь 1 байгаа учраас хасах нь 1 гэвчээр энэ хаснууд нэмгнүүд нь хоорондоо хостоод хэлбэрч байгаа A1 дээр нэмэх нь D болчихно. За одоо энэ олсон зүйлүүд дээр энэ дээр одоо орлуулад үнэн байна уу гэдгийг л харж байна. За чийчээр шалгачих. Тэгэхээр энэ томьёог харах юм бол энэ хоёрыг хооронд нэг 2 хуваахаар энэ гарна гэж байна. Тэгэхээр нөгөө талаас одоо энэ чинь баруун талаас ингэж яриад байгаа юм бол зүүн талаас энэ гэдэг бол энэ дээр саяхан гаргаж авсан A1 дээр нэмэн D-ийг нэмээд 2 таваар гарах ёстой. За чийчээр нэмчих. A1 дээр A1-ийг нэмээд 2A1 2 таваагаад A1 дээр гарч байна. Энэ хаацлаа чийчээр үрчээрээ энэ D-ийг гарах ёстой. За энэ D-ийг байна. Энэ D-ийг байна. Хооронд нь нэмлээ. 2D 2 таваалаа. D-ийг энэ гарлаа. Одоо энэ гарах ёстой. Хасахтай гэж гарах ёстой. Тэгэхээр энэ D юм байхгүй. Энд бол хасах 2D байна. Бид 2 тавааж байгаа энэ томьёо. Тэгэхээр 2 тавахаар хасах D гэж гарч байна. Ингээд батлагдчих чинь. Тэгэхээр энэ одоо үнэхээр ерөнхийдөө айл бүрийн хил дээр баталсан учраас ойлгомжтой. Ямагт одоо биелнэ гэсэн бид тэр үний тоон дээр үнэн гэдгийг энд бол харсан. 4-10 дээрээ. За өгөр хэлбэл арифметик прогрессийн дурын дараасан 3 гишүүний голон гишүүн захын 2 гишүүнийн нийлбэрийн хагастай гэж. Дараалсан хаанаас ч хамаахгүй энэ дараалтыг. Хамгийн гол нь дараалсан 3 нөхрийг аваад үзэхэд голынх нь бол нөгөө 2 цагт байгаа хоёрыг нөхрийг хооронд нэмээ 2 таваар гарч идэг шин чанартай гэдгийг бид айл бүрийн тохиолдолд нь ерөнхий тохиолдолд баталчлаа. Энэ тоон шин дээр тийм гэдгийг мэдэрсэн. За үүнийг мөн арифметик дундаж гэж одоо бас нэрлэдэг. Амьдралд өргөн нэрлэдэг хүн болгонд арифметик дундаж нь олдъё гэдэг. Тэгэхээр 2 тооны бол энэ тухайлбал ийм дараалсан 3 тооны хувьд 2 тооны хувьд арифметик дундаж нь захын 2 тоо нэмээ 2 тоо гардаг юм байна гэж. За тэгвэл 3 тооны арифметик дундаж нь гурвуулангийн хооронд нэмээд 3 тоос 1 арифметик дундаж хишээлнэ. 10 тооны хувьд 10-уулангийн хооронд нэмээд 10 тоос 1 хэлнэ. За дөнгөхийн арифметик дундажийг гаргахгүй дөнгүүдээ хооронд нэмээд өсний хичээлийн тэрнийхээ тоон хуваана. Тэгэхээр энэ томьёо бол тэр томьёо бол энэтэй бол холбоотой байна гэж та бүхэн ойлгож болно. За энэ нэгдүгээр томьёоноос одоо бас нэг шинэ томьёо гаргаж авдаг. Энэ томьёоны одоо 3 гээд нэрлэжээ. Тэгэхээр энэ арифметик прогресс бол цааш нь одоо ерөнхий гишүүнийхээ томьёог хаалцадлаад үржихээр өөрөөр D үржих нь N-ээс 1 гэж байсан. A1 дээр нэмэх нь D-г үржих нь N-ээс 1 гэдэг нь D-гээр нь хаалцадлаад үржиж хасалтыг нь урд наргаад D-ний ард наргаад ингээд бичсний дараагаар жижигхэн ажиглалт хийгээд байгаа юм. Ажиглалт хийгээд харах юм бол энэ бол бидний мэддэг шулуун харагдаж байгаа. Шулуун харагдаж байгаа. Тухайлбал A1-ээс D-г нь бид нар V гэдэг одоо нэг тоо юм байна. Энэ чинь нэгдүгээр гишүүн. Энэ ялгуурын нэр чинь хооронд нь хасгаа нэг тоо гарна. Тэр тоо V гэд нэрлэж чинь. За энд байгаа D-ний өмнөх N-ийн өмнөх одоо тоог DK гэж нэрлэж байгаа юм бол AN тэнцвэр KN дээр нэмэх нь V гэсэн шулууны томьёо харагдаж байна. Өөрөөр хэлбэл эрг тэнцвэр
KX дээр энэ E-ний оронд X гэсэн нотог юм KX дээр нэмэх вэ гэсэн шулууны томьёо харагдаж байна. Тэгэхээр шулууныг одоо бид нэр бүрэн судалсан. Энэ нөхрийг бол одоо яадаг вэ гэхээр O гэдэг тэмдэглэгийг огтлох цэг нь байдаг. За энэ бол K бол өөрөөр хэлбэл X-ийн өмнөх коэффициент K бол налд гэж нэрлэдэг. За энэ налдын K нэмэх тоо байх юм бол энэ шулууны зураг бол 1 3 дугаар мөч зургадаг. Энэ одоо хасах тоо байх юм бол энэ шулууны зураг бол 2 4 дугаар мөч одоо хазаа зургадаг гэдгийг мэдж байгаа. Энэ бол одоо өөрөөр хэлбэл хитэд хэлэхдээ хэр зэрэг өнцөг үүсгэж тухайн шулуун зургадгийг одоо тодорхойлдог коэффициент. Тэгэхээр эндээс дүгнээд юу гэж хэлж болж ийн гэхээр арифметик прогрессшн аваад үзэх юм бол ямар үйл явдлыг тодорхойлдог юм бэ гэхээр шугам үйл явдлыг тодорхойлдог юм байна. Өөрөөр хэлбэл энэний дугаар нь өсгөхөд энэ нь одоо утгын мужид нь адилхан өсөд идэг. Буурахад буураад идэг ингэ шугам үзэгдэл юм байна. Шугам үзэгдэл дотор байгаа тодорхой одоо зүй тогтолтоо дараагийн гишүүн өмнөх гишүүнээс тодорхойтойгоор ялгагддаг ийм шулуунууд юм байна гэж ингэж та бүхэн ойлгож болж байна. За энэ маш чухал. За энэ томьёо 3 гэд нэрлэжээ. За дараагийн нэг томьёо. Одоо арифметик прогрессийн гишүүдийн нийлбэрийг олох томьёо гаргаж авъя. Тухайлбал энэ арифметик прогрессийн гишүүдийг A1-ээс AN хүртэлх нийлбэрийг бүгдээрээ SN гэд нэрлэж юм бол энэ гишүүдийн бүх гишүүдийн нийлбэр нь ямар томьёогоор олддог вэ гэхээр эхний гишүүн дээр A1 дээр эцсийн гишүүн AN-ыг нэмээд 2 товаагаад тэгээ хичнээн гишүүн байна. Энэ тухайлбал N шиг тоо байна шүү дээ. N гэсэн хичнээн гишүүн байна гэдгийнхэн тоогоор үзгээр эдгээр тоонуудын нийлбэр одоо гардаа гэдгийг тогтоох гэж байна. Энэ одоо гишүүдийн нийлбэрийг бүх гишүүдийн нийлбэрийг олдог томьёо байна. Ер нь энэ томьёог бол 17 дугаар зууны үед Гаусс гэдэг одоо тэмдэг хүүхэд байхдаа тухайлбал 3 дугаар ангид байхдаа бол багш нь амар санаатай 1-100 хүртэлх тооны нийлбэрийг олоодох гэсэн чинь маш хурдан одоо олсон байдаг шүү дээ. Багш энэ талаар одоо бас тайлбарлаж ирсэн. Өөрөөр хэлбэл 1-100 хүртэлх тооны нийлбэр болохтой эхний одоо нэг дээр нь тэр хүүхэд 100 энэ хоёрыг хооронд бүлгэлээ гэж нэг дээр 100-г нэмээд 101 энэ 2 байна гэж санах юм бол энэ нь 99 байгаа. 99 дээр 2-ыг нэмээд бас 101 их мэтлэнгээр энэ одоо 100 хүртэл 100 гэсэн тоо ч 2-2-оор бүлгэлж учраас 50 ширхэг тоо байна. Тэгэхээр нэг дээр 100-г нэмээд 101 101-ийг 2-2-оор наацсан учраас нийт одоо нэмэгдэхүүний тоо бол 50 байна гэдэг 101-ийг 50-аар үжээд 2 тоогаад ингэ олцсон гэдэг шүү дээ. 2525 гэдэг. За яг энэ зарчмыг тоон дээр гаргасан энэ зарчмыг одоо айлгын хэл дээр багш нь энэ томьёо гаргаж ирж батлах гэж байна. За батлахын тулд яг л одоо Гаусс шиг бүлэглэнэ. За тухайлбал энэ хэлбэрийг багш нь энэ SN-ийн урд талд нь гаргаад зүүн талд нь гаргаад биччихье. Тэгвэл ингэ бичиж болно. За нөгөө талд нь нөгөө тал дахиад нэг доотлолт нь мөр болгоод бичихтэй. Эний хойноос нь А1 илүүнд гэж цуглаа гэж бичиж. А1-ийн ихэнд нь бичээд дараагийн энд нь бичээд ингэ байрсалаад өөрөөр хэлбэл нэмэгдэхүүний байрсалсаас нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Тэгээд ингээд хоёр янзаар бичиж. За энийг бол ерөнхийдөө энийг батлах гэдэг байгаа шүү дээ. Энийг гаргаж авах гэдэг. Гаусс бол тодорхой тоон дээр маш хурдан гаргацсан байна. Тэр нөхрийн гаргасан арга бол өмнө нэгдээ энэ захын гишүүнийг хоёр гишүүнийг 2-2-оор бүлэглээд аваа явсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан бүлгэлж байна. За ингэж бичсэний тохиолдолд ингээд энэ хоёрыг нэг аваад үзчихин, энэ хоёрыг нэг аваад үзчихин гэх мэтлэнгээр энэ хоёрыг бүлэглээд аваад үзье гэж ингэж одоо хаалтанд хийж байна. За тэгснийхаа дараагаар ер нь энэ дараалтын энэ одоо гишүүдийг ерөнхий гишүүнийхэн томьёогоор тус бүрийн одоо бичиж үзье. Тухайлбал энэ дараалтынхаа дурын гишүүнийг тэр дурын одоо гишүүний К гэж нэрлэжээ. Энэ дараалтын дурын нэг байгаа гишүүнийг ан чамаг байгаа гэсэн К гэж АК гэж нэрлэж юм бол АК гэдэг нь нэгдүгээр томьёо буюу ерөнхий гишүүний томьёогоор А1 дээр нэмэх нь энд К байсан бол К-гаас нэг болно. За ингээ тэгэхээр энэ багны энэ мөрийн элементүүдийн бүгдийн элемент нэг бүрийг энэ томьёогоор олж болно гэсэн үг. За харин одоо энэ мөрийн элементүүдийг ерөнхийд нь ингээд энд ямар томьёогоор олох юм ерөнхий гишүүний томьёог
бичиж байгаа. Энэтэй адилхан гаргаж авъя. Гэхдээ нэг зүйлд одоо анхаарах ёстой. Юунд анхаарах ёстой юм бэ гэхээр энд нэг байхад энэ энэ хоёрын одоо энэ дугааруудын дарааллын гишүүдийн дугааруудын нийлбэр бол n дээр нэмэх нь 1 байгаа. Энд үнэн байна уу шалгая. 2 дээр нэмэх нь n-ээс 1 гэдэг чинь энэ 2 ас 1 2-ыг чинь нийлээд нэмэх 1 учраас бас л n дээр нэмэх нь 1 байна. Хамгийн сүүлд нь харч n дээр нэмэх нь 1 байна. Тийм учраас энэ дарааллын энэ гишүүдийн энэ доотлын энэ тест дугааруудын нийлбэр бол ямагт n дээр нэмэх нь 1 байхаар байна. Энэ одоо бидний зохиомжилсон одоо энэ текстүүдийн хувьд. Тэгвэл энд одоо k юм бол энд нэг юм байх ёстой. Тэр юм хоёр нийлээд n дээр нэмэх нь 1 гарах ёстой буюу энэ тийм байхын тулд n-ээс асган k дээр нэмэх нь 1 байж ич нийлээд энтэйгээ n дээр нэмэх нь 1 болно. Яг тэгэхээр k-нууд нь устдаад n дээр нэмэх нь 1 болж байна. За тэгээд энэ одоо зарчмаар энэ 2 дугаар мөрийн дурын гишүүний энэ одоо доотлын дугаарыг бодлоо ямар байх юм бэ гэдгийг тогтоолоо шүү дээ. Энд k байхад энд n-ээс k дээр нэмэх нь 1 байх юм байна гэдгийг нийт бол энд n дээр нэмэх нь 1 байна гэсэн шанарыг ашиглаад гаргаад авлаа. За нэгэнтийн дугаараа энийгээ олдсон болж хааш нь 1-р томьёогоо ашиглаад ерөнхий гишүүний томьёог нь бичиж болно энэ дарааллын. За тэнцүү ерөнхий гишүүний томьёо нь А1-тэй байдаг нэмэх нь дээг үржүүлэх нь энд байгаа юмнаас нэгийг хасдаг. За энд байгаа юмаа багш нь хуулж ичлээ. Хасах 1. Тэгэнгүүт энэ нэгүүд нь хоорондоо яачиж байна. Устчих шүү дээ. За ингээд энд бол n-ээс k үлдэж байна. За ингэснийхаа дараагаар одоо энэ одоо мөрийн энэ нийлбэрийг энэ нийлбэртэйгээ нэмээд үзэхээр энэ томьёо гарах нь үгүй юу гэдгийг бид харах чинь гэсэн. Гауss бол яг ингэж бүлгэлж яагаад нэмсэн. За бид аль бүр хэлэн дээр нь нэмэх гэж байна. За ингээд нэмэх юм бол энтлийн нөхдөд бол энэ SN дээр SN-ийг нэмэхээр 2 SN болно. За эднийг хооронд нэмэхээр юу арахыг одоо энэ дээр жоохон цааш нь тодруулчих. Тэгэхээр их ойлгомжтой болно. Энэ A1 дээр AN-ийг нэмнэ гэж чинь энэ мөрийн дурын гишүүн бол энэ байна. Энэ мөрийн дурын гишүүн бол байна. Энийг энэ дээр одоо гишүүнчлэн нэмнэ гэсэн үг шүү дээ. Энийг энэ дээр нэмнэ. Бид нэмэх гээд байгаа учраас энд. Тэгэхээр дурын гишүүдийн одоо нэмээд үзэхээр одоо энэ AK дээр AN-ээс k дээр нэмэх 1 гэдэг бол тэнцүү. Энэ тэнцүү. Энэ дээр нэмэгдээд 2 A1 энэ D-г хаалтны мурах чинь энд k-гаас 1 үлдэнэ. Энд нэгүүд устдаад n-ээс k болно. Одоо энд k-нууд бас усчихж байгаа. Тэгэхээр энд n-ээс 1 үлдэж шүү дээ. n-ээс 1 үлдэж байна. За тэрийг бас энд төвчлээ. За энийг цааш нь ахаа жоохон тодруулаад харчих юм бол энэ хоёрын тоогийн 2 A1-ийн A1 дээр нэмэх нь A1 гэдээ харах юм бол үлдсэн A1 дээр нэмэх нь D гүйцэх нь n-ээс 1 нууд ерөнхий гишүүний томьёо AN байна. Нэгдүгээр томьёо юм. Тэгээ A1 гэж. Тэгвэл энэ гишүүн дарааллын энэ мөрийн энэ гишүүн дээр нэмнэ гэж энэ дарааллын дурын гишүүн дээр энэ дарааллын энэ гишүүнийг нэмэх буюу өөр бидний ямар юм гаргаад ирсэн бэ гэхээр ерөөсөө дурын дарааллын ийм одоо харгалзсан хоёр гишүүний хооронд нэмнэ гэж чинь явж A1 дээр AN-ыг нэмсэнтэйгээ тэнцүү гэдэг юм гаргаад авчих гэсэн үг. За тэгвэл энийг энэ дээр нэмэхээр A1 дээр нэмэх нь AN, энийг энэ дээр нэмэхээр энэ томьёосоор явж A1 дээр нэмэх нь AN болно гэсэн. Энийг энэ дээр нэмэхээр A1 дээр нэмэх нь AN болно гэдгийг энд хэлжлээ. Энэ адилхан өөрөө угаасаа A1 дээр нэмэх нь AN байна. Тэгвэл энийг энэ дээр яда харгалзуулан нэмнэ гэдэг чинь эдгээрийн хооронд нь одоо A1 дээр нэмэх нь AN-ыг хэдэн удаа энэ чинь 1 2 гихмчлэнгээр ингээд n удаа нэмсэнтэй тэнцвэр байна гэдэг ингээ гарч байна. За эндээс ESN олж юм энэ томьёо 4-р томьёо шууд гарч байна 2 дугаарт. За ингээд arithmetic progress буюу дараагийн гишүүн өмнөх гишүүн дээр тодорхой тоог одоо нэмэлт гардаг ийм дарааллын гишүүдийн нийлбэрийг бол эхний гишүүн дээр эцсийн гишүүний нэмээр 2 таваад ишний гишүүн байна гэх нэгээр нь одоо хүчдэг байна. За одоо Gauss-ийнхаа бодсон бодлоор энд шууд бодож болж байна. Энд 1-ээс 100 хүртэх тооны нийлбэрийг олгож байгаа бол энд 1 байна. Энд 100 байна. 100 дээр 1-ийн нэмээр 101-ийн имийг бид нэр хосоор нь гэж авч явж байгаа шүү дээ.
2 тоо аж гэдэг 2-ын тооны утга бол тэнд тавьж байна. 2-2-оор нь авч ивж байна. Ингээд энд нэг хэдэн ширхэг дэм байгаа вэ гэхээр n ширхэг байж байгаа. Ингээд 101-ийг 2 тооод үржих нь 100. Ингээд 102 тооод энэ 50. Ингээд 50-ыг 101-ээр үржих гэж шүү дээ. За ингээд гол нь одоо тэдний Gauss-ийн дээр бодсон бодлоготой адилхан зарчмаар айлгүйр хилдэ энэ гаргалгаа хийсэн гэдгийг анзаарах ёстой. Ингээд эндээс дүгнээд бид нэр арифметик үргэлжлэлийн одоо нийлбэр нэгээс 1000 хүртэлх тооны нийлбэр шууд энэ томьёог ашиглаад одоо олж болж байна. Хэд хүртэлх тооны ижил зүйн төгөлтөө арифметик үргэлжлэх юм бол ишнэж таваас нь эдгээр нийлбэрийг бид шууд энэ томьёог ашиглаад олох боломжтой болж байна. За одоо энд нэг томьёо тайлбарлчихъя. Түрүүн тайлбарлуулсан тавт тайлбарлалыг одоо тавт томьёог бол одоо ярьчихъя. Одоо өөрөөр хэлбэл арифметик үргэлжлэлт шулуун байна, ийм байна. 1 3 3 4 нь одоо d дэгээс их байх юм бол d гэдэг чинь одоо энэ арифметик үргэлжлэлт юм а dk гэж нэрлэлсэн шүү дээ. Энэ dk гэж нэрлэлсэн учраас налд болчихно. Налд нь одоо үүдийн ялгуур нь эерэг байх юм бол энэ прогресс бол өснө хөрөлөг арга нь 1 3 4 нь d тэгээс бага байх юм бол d гэдэг чинь k болоод байгаа. Энэ k тэгээс бага байх юм бол 2 4 дөрөв мөчтөрөд нь уурах прогресс болно гэдэг бол түрүү хэлснийг одоо дахиад нь сануулж байна. За дараагийн томьёо 5 дугаар томьёо энд AK дээр нэг d үүсгэн энэс k гэсэн ийм одоо томьёо хэлдэг. Энэ маш чухал томьёо. Маш олон одоо бодлогыг энэ томьёогоор одоо боддог удахгүй бид жишээ болгохоор энийг бас хэрэглэнэ. Тэгэхээр энэ ямар томьёо вэ гэхээр дарааллын дуран гишүүнийг олохдоо нэгдүгээр гишүүнээс нь хамаарахгүйгээр хэрэг нэгдүгээр томьёо чинь энд A1 дээр нэг d үүсгэх нь энэс нь 1 байсан бол k дугаар дуран гишүүнээс нь хамааруулаад гэж өчж болж байна. AK дээр нэг d үүсгэх нь энэс нь k байдаг юм байна гэсэн томьёо болчихсон. Нэгдүгээр томьёо бол зөвхөн энд нэгийн тоо энд нэгийн тоотой байдаг бол энэ дурын хоёр гишүүний хоорондын холбоог тогтоосон ерөнхий гишүүний томьёо гэж нэрлэж болно. За баталгаануудыг хамархан энэхийн хооронд одоо энэ нэгдүгээр томьёогоо бичиж чинь AK-гийн хооронд дахиад нэгдүгээр томьёогоо хэрэглэж чинь одоо энэ бичлээ багш нь AK гэдэг нь A1 дээр нэг d үүсгэн k-гаас 1. За тэгээ энийг одоо энэ томьёон дээр орлуулчихаа ийм одоо n-ээс нэг тэнцүү n-ээс нэг гэсэн үнийн хиллэг үүсээд энэ үнэн томьёо гэдэг нь батлагдаж байгаа. За маш чухал томьёо болгоон дээр одоо тухайн харуулна. За 6 дугаар томьёо бол энэ дарааллын одоо k-тай нэг n n дээр нэг s бол одоо энэ бүлгэлцсэн байна гэсэн үг. Энэ арифметик прогресс юм A1-ээс ахуулаад AN хүртэлх дарааллын одоо тухайлбал энэ одоо нэг жишээ нь k-гийн оронд 3 энэний оронд одоо 8-ыг авчил та. Тэгэхээр 3 дээр 8-ыг нэмэхээр 11. Тэгээ 11-ийг гардаг өөр дарааллын гишүүдээ бол нийлбэр нь 11 гардаг одоо тоон л гэсэн үг шүү дээ. Тэгээ 5 6 2 байж болно. Шөө 7 4 байж болно тийм. Гэх мэт ингээд энэ одоо дарааллын дугааруудын нийлбэр тэнцүү байвал тэн дээр байгаа дарааллын гишүүдийн нийлбэр бас харгалзан тэнцүү байна гэсэн юм. Энийг одоо батлахын тулд нэгдүгээр томьёогоо энэ дээр нэг үчээд энэ дээр нэг үчээд энэ дээр нэг үчээд ингээд 4 удаа бичээл үнийн хилэг гарах нь уу энийг гарч ирээд харчих болно. Тэгээ багш нь бичсэн байгаа нь нэгдүгээр томьёогоо энэ үчлээ. A1 дээр нэг d үүсгэх нь энэ k-тай хэмжиг k-гаас 1, энэ n-тэй хэмжиг m-ээс 1, энэ n-тэй хэмжиг n-ээс 1, энэ s-тэй хэмжиг A1 дээр нэг d үүсгэх s-ээс 1 гээд одоо эндээс бол энэ бүгд A1 үүдний хоорондоо устчин энэ баруун гартлын энэ зүүн гартлын тэгээ d-нүүдтэй бол d-нүүд нь бас устчин тэгээ хэлбэрчлэнгууд m дээр нэг энэ дээр нэг s гээд энэ нөхцөлөд гараад. Тэгвэл ийм нөхцөл биелжээвэл энэ нөхцөл биелэх юм байна гэсэн ийм одоо чанар бол арифметик үргэлжлэл биелдэг байна. За энэ одоо 6 чанарыг одоо бүрэн ашиглаад одоо арифметик үргэлжлэлийн бүх төрлийн бодлогыг бүрэн үүсгэх бүрэн боломжтой байдаг юм аа. За бодлого. За нэг арифметик үргэлжлэл өгсөн байна. 12 дугаар гишүүн 21, 23 дугаар гишүүн 1 бол ялгуур юуны зөрөөг нь ол гэсэн байна. За тэгэхээр одоо бид нэр түрүүн сая одоо 5
5 дугаар томьёо ёсоор АН тэнцүү АК дээр нэг дээгүүржүүлэх НК гэсэн 5 дугаар томьёо гаргаж авсан. Тэрнийхээ энэ одоо 23 гээд энэ 23-ын А23 гээд авчих юм бол 23 дугаар гишүүн гэдэг бол дурын 12 дугаар гишүүнтэй хоорондоо энэ томьёогоор холбогдно буюу 12 дугаар А12 дээр нэмэх нь энэний хооронд чинь дээгүүржүүлэх нь энэ N-ийн хооронд 23, энэ K-гийн хооронд 12-ыг бичлээ. Ингээд эндээс харах юм бол энэ 23 чинь 1, 12 чинь хас 21 ингээд D бол шууд олдож байна гэж D тэнцүү 2-ыг олдчих чинь 1 үнэмштэй төсөөлөөр болчихж байна. За дараагийн нэг бодлого. За энэ Орос номоос багш нөлтөнд авсан. Энэ дараалд байж энэ урталт нь тодорхой одоо гишүүд нь байгаа. Гэхдээ дундаас нь тастаад 4 гишүүнийг аваад үзэх юм бол 1 10 дараагийн гишүүн 1-с дараагийнх нь болохоор хас 14 дараагийнх нь хас 16 гэсэн одоо ийм төдөлтөд дараал байсан юм. Тэгвэл энэ дараалтын биднийг бол энэ мэддэхгүй байгаа. Энэ одоо X гэсэн гишүүнийг олгосон байна. X гэдэг орос төрийн X-ийг олгосон юм байна. X-ийг олохын тулд одоо энэ 4 дарааллаа мэдгэж байгаа 4 гишүүн лөө анзаараад харах юм бол энэ дистралсан 2 гишүүн мэдгэж байгаа учраас энэний зөрөөнөөс D нь бол олдчихно. За аструу ингээд энэ хооронд хаслаа хас 2 явчихна. За D-ийг олдсон бол одоо энэ X гэсэн одоо гишүүнийг олохдоо энэ хоёрын хувьд одоо бичих чинь гэсэн үг 10 X2-ийн хувьд X-ийг олохдоо энэ дараагийн гишүүн нь учраас энэ гэдэг бол энэ дээр тодорхой тоог буюу энэ D-г нэмэхээр гарах хэрэгтэй. Тодорхой тэгэхээр энэ дээр хас гарав дээр нөгөө D-г бидний хас 2-ыг олсон юм чинь ингээ хас 10. Энэ гишүүн бол хас 12 байх нь. Ингээд нөгөө страсан 3 машины чанаруудыг бус чанараараа энийг одоо шалгаж одоо болж байна. Энэ хас 12, хас 14, хас 14 гурав дараал байсан байна шүү дээ. За дараагийн нэг одоо бодлоо. Дараалтын одоо 1-р гишүүн 6.9, D-н 5.5 гэсэн бол 6-р гишүүнийг олгосон юм байна. Энэ дараалтын 6-р гишүүнийг олохын тулд энэ 6-гийн 5 тавиад, энэ 6-гийн 5 тавиад А1 D-нүүд нүгсэн учраас шууд томьёоны бодлого яа. За ингээд өнөөдрийн одоо арифметик хүрээстэй холбоотой үндсэн гишүүний хэлсэн зүйлүүд дуусч байна. Нэмээд ганц нэг зүйлийг сурах хүчтэй байгаа зүйлийг санамж маягаар одоо харуулсан өгч. Энэ Fibonacci дараал гэдгийг бас одоо намар бол ярьж ирсэн. Энэ хүн бол одоо recurrent demographic ихний 2 гишүүн нь бол нэгтэй тэнцүү. А3 дугаар гишүүнээс их гишүүн бүр өмнөх 2 гишүүнийхээ нийлбэрээр одоо толгой тодорхойлогдох гишүүн энийг Fibonacci гэдэг одоо нээсэн. За энэ чинь 1180 оноос 1250 оны үед одоо 13 дугаар зууны үед амьдчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо дараалал маш ажил амьдралын маш олон одоо үзэгдүүд энэ дарааллын зүтгэл хуулиар одоо явагдах юм байна. Тухайлбал малтгчин дулаан хүжил алтан харьцаа гэдэг байгаль нийгмийн олон үзэгдүүд энэ хуулиар явагдах юм. Энэ хүн бол нээсэн байх нь тэгвэл энэ дарааллыг одоо цааш нь одоо судлахад бидний энэ зүйлүүд бас их болох юм а гэдэг нэмж байна. За арифметик үргэлжлэлийн тодорхойлтыг за энд нэг гэрийн даалгаварт одоо ийм бодлого байгаа. Энийг одоо сайхан хамтраа авчих тийм. 7 15 23 гэсэн арифметик үргэлжлэлийн дараалсан 3 гишүүн өгсөн бол энэ Е хүртэлх асуултанд одоо хариулах юм байна. Захын 2 гишүүний арифметик дунджийг олоор хийж чинь 7 дээр 23-ны 30 30-ыг 2 тоогоод 15 орж чинь. Эхний 2 гишүүний арифметик дунджийг олж голдон бичээрэй. Эхний 2 гишүүний арифметик дунджийг энэ хоёрын арифметик дунджийг олно гэдэг чинь 22 22 2 тоогоор энд 11 л байна. Гэх мэтлэнгээр одоо энэ зүйлийг олоорой гэсэн юм байна. За энэ нэг санамж байна. А дээр нэг век байна. 2 тоогийн 2 тооны арифметик дунджийг багш нь ярьсан. 3 тооных бол гурвангийн хооронд нэмээ 3 тоо очихно. 10 тооных бол аруулангийн хооронд дүнгийн дунджийг бол ишний хичээлэн тэнийхээ дүнгийн мэрэг ишний дүн орж тэндээ хаваад арифметик дунджийг гаргаж болно гэдэг хэлсэн байж байгаа. За саяын одоо томьёонуудыг нэгтгэхэд одоо энэ нэг бичсэн байна. Тэр багшин зарим зүйлийг бол орос номноос зарим зүйлийг бас одоо Монголынхаа шилдэг багшны хичээлийн номноос авч байгаа. Дундаас нь одоо өөрийнхөө хэмийг бол зааж байгаа гэдэг юм бас хэлчихэ. Франгийн гэрийн даалгавар хэдгээр ядаж нэгийг одоо бодороо. За амжилт хүсье.